За тийм тэгээд ажил албаараа дамжуулаад тэг бусдын хүүхэд яаж зовж байдгийг мэднэ. Тэг ажиллаараа дамжуулаад аанд нөхөд минь тэг хамтран дэмжигчид минь хайртай одоо нөхөрлөж байсан тэр очууд тэг өрийн орон зайд одоо суусан тэр зүрхний сэв өнөөдрийн амьдралд тэг ямар их одоо бэрхшээл болж байгааг хардгаа. Тиймээс нь даантэй зовлон битгий туулаасай гэж өөрөө бүхий л өрсөд төсөмжилт юм уу. Тэг өнөө хэлэхэд би чи нохон гөлгийч үлсгэлээ явуулж чаддаггүй. Годомжинд төрсөн нь одоо бүтэхгүй заяа нийл хэлбэр. Тэг готарч байгаа энэ амьдралд нь тэр гөлгөнд балгаж гисэн устай. Тэг өнөөдөр ч гисэндээ одоо цадах сэтгэлтэй байх юм. Одоо. Тэг өөрийн чадхаар л хийж байна. Тэг энэс илүү хийхийг бодоол. Боловсролыг дэмжиж одоо тамиртан болгож эрчтэн болгохыг одоо хүсэж л байна. Тэг иймээс ч тийм хөхнөрөөтэй үүлэн өр хүүхэд хүн байх заяаны эсвэн хүслийн мөртэй. Хинд ч энэ боломж одоо нээлттэй байх ёстой гэх итгэлтэй. Эндээ хүчээ нийлүүлж байгаад хүн гэдэг залбиралтай явна гэдэг. За, өрийн тэнгэрээ. Өртний тэнгэр гэж юу вэ? Өрийн тэнгэр гэж юу вэ? Би тэнгэрээ сонгож төрөөгүй. Магадгүй сонгосон тэр агшнаас санахгүй. Яагаад 99 тэнгэрт өртийн тэнгэрийн ивэлтэй төрснөө ч мэдгүй. Магад мэдэж байгаагаа санахгүй. Юуны очоор удам орогтойгоо энэ тэнгэртийн ивэлд улаач болж мэдлсэн. ертөнцөө ухахын хамтаар л ухаж байна ойлгож байна. Үртэй бүхний төлөө, оршихуй бүхний төлөө бөөлнө гэдгээ мэднэ. Яагаад мэдсэн бэ гэвэл шаардлага тавьчихсан. Ямар шаардлага? Энлэн бууга хүлээн зөвшөөрсөн учраас энтэд эрчтэй бөөлөг хийж, энтэд эрчтэй үгийг хэлж, энтэд эрчтэй хамтралыг ирдхийлж, энтэд эрчтэй мөртийг тавихыг хүсэмжилнэ. Би өрийн тэнгэртэй. Өрийн тэнгэр нь эхлээд юу гэдгээс өмнө үртийн нэхэлтэй, өрийн нэхэлтэй хамаатай ямар зовлон туулснаа ухамсарлаа. Тэ бага хугаас л цөөхөн байгаагаа мэдэрнэ. Гэр бүл маань ижигээ дагсан өрн, эцгээ үсээ үүссэн мөрөн гэдэг шиг хамт бүлийн тогтолцоотой. Эцэг минь, аав минь их гайхамшигтай хөө. Өөрийн хүнийх гэж ангиж хэлдэг. Энтэс л одоо миний дотор үр гэх одоо игнэт ижил гэдгийг ойлгуулсан. Бөхөрс ижил гэдгийг ойлгуулсан. Эцгийн минь нөөлөг. Эцгийн минь нөөлөг одоо энэ тэр их хайрын үр тогтсон болов уу? Тэрэн дэлгэрээд өнөөдрийн би бүтсэн болоо да. Өөр хүүхэд гэж бодохоор л би бүгдэнд нь сэтгэл талбиж чадна. Өөрийнхөө хишгээр бодохоор эцгээл бодно. Ахыг минь өөр аавтай гэж, өөрийг минь өөрийн гэж одоо ялгчлаагаа тэр сэтгэл өөр бусдын тэр үйлдэлд буруу гэх мэдрэмжийг
төрүүлнэ. Ямана нөгөө баг дүү маань дорж байгаа шүү дээ. Баг дүүг маань ингээд мэндэлэхэд ээжийг минь одоо төрж чадахгүй. Ахуул ал гэдгийг энэ ангаах ухаан эмчнэр бол шаардж байсан. Аав маань бол надтай ирсэн үрийг та нар мэддэм үү гэдэг. Ашиглаж бочуурч. Эрүүл мэнд энэн ах トゥ бид хоёр цаашлаад ам амьдралаа бодон айж байсан ихийнхээ тэр айдас өдрүүдийг санаалцнаа. Эцгийн минь эгжүүрхэл баг дүүг минь мэдлүүлсэн. Ээж минь амьд бүл минь өнөр болж байгаа энэ л цэрчил дээр. Үнэхээр үр хүүхэд эцэг ихээ даахгүй зовлон болоод ирээд байгаа юм уу? Эсвэл даах учраас итгэж найдаад ирээд байгаа юм уу гэж. Тэр л өчүүхэн бага насандаа бодож эхэлсэн маань одоо үрийн тэнгэрээ таньж байгаа өчүүхэн сэрхүү байсныг одоо л ухамсарладаг. Хөвхөн онгорт нь дорломтой зантай өсөмжилж хайрлах нь өр хөвгттэй болж өнөр бүлдээ амьдрахын хүслэнтэй. Гэхдээ өргөлжил эцэг байх шантрал. Үртэй хариуцлагатай байхын ядралд. Хансаж чадахгүй хар барааныг гитэлж дийлэхгүй байна өө. Энийг дийлэх ёстой гэж дотроос минь ашиглаад л байгаа. Яагаад бид өөртөө амьдралыг авчаад өрөөлд бэлэглэх чадваргүй юм бэ? Тэнгэр эцэг нь өрийн тэнгэрт нь бид чадахгүй учраас энэ даалгаврыг өгөөд байгаа юм уу? Эсвэл бид сонгох эрхтэй учраас давраад байгаа юм уу? За тэгвэл энэ хорвоод өрийн тэнгэр байхгүй гэж бод. Бүх цаг хугацаа зарцаж бүлийн хилгээ тасрах босов. Хамгийн түрүүнд 1 жил насалж байдаг юм. Нялх одоо энэ зүлгэс ногоо алга болно. 1 хоног насалж байдаг. Өч шавж нүгүүднэ. Хоосорж байгаа энэ ертөнцид хоол тижээлийн дутагдал одоо гарах босов. Гинтээс нь өдөр гаргийн нуурт өндөр наснууд нь үгүүрээд одоо хамтаараа сүрэх босов. Энэ бүхнийг твцээр эцэст нь хүмүүн гэдэг нь өөр биесийг эзээр үл залгуулсан сүлжин хөө. Өнтөд амьд үлдэхин тэмцэлээр бусдыгаа бүгдийг нь алж идчихэд үргүү, үржилгүй, маргаашгүй болсон. Дэлхийн сүлжин оршуулга хийж өөрийн биеэр мөхөх босов. Ийм нэгэн хард гарсан зүуд тэрл бага наснаас ахуулаад цөөнч гисэн. Давтамжтай, цөхрөнгөж гисэн. Сануулгатай. Дотор нь зүудлэгтээлээд. Ингэж л сүнс минь даалгавраа надад санаалж колын хатгаас минь юуны төлөө мэдлсэнийг минь өгүүлээд байна. Гэхдээ сансан, сэрсэн сүнсээ би хүмүүний давтамжтай нийцүүлээд хөрсдөлхийдээ уялдуулаад үйл болохыг яаж хийх юм мэдэхгүй учраас эрдэм мэдлийг, хоол тижээлийг, эд хөрөнгийг, эрх мэдлийг, бөө шашны, сүнс ухааныг оюунд бясалгалыг оргоо орон цаг давхах болж байна. Тэр сүрэлт өдөр байж болно. Тэр сүрэлт өдрийг байлгахгүй төлөө энтэй цагт үйлдэх ёстой илч гэдгээ самгаалцаа. Бүх орчлонгийн үүсэл итгэлийн төлөө би юу хийж чадах вэ? Зүлгсэн үрийг тэтгэж, салхинд хийсгэж, зүудэл тухамсарт найдаж, улиралт нь шингэн.
Тэгээ асралтай байх хугацаанд нь ан амтангийн тэтгэн аратан болоод хүччихтэн аясаар нь тань. Хүмүүн бидний онцлогтой хөөхд идэх нь хүччих. Нэг жилийн хөдөлмөр болсон. Хөөхд идэх нэг жилийн хөдөлмөр биш. Хүрээлэн бүх зүйл тогтолтой та уялдчихдаг. Хүний сайн муу бүгдэнтэй нь холилдчихдаг. Сүйдэрт нь тагчих. Бяцхан ам галууд шүү дээ. Нэмтээс л хүмүүн гэж нүглийг нь өршөж зургах хичээнэ. Хүмүүн гэдэг нүглийг нь ухамсарлаж засахыг хичээнэ. Бүгдийг нь устгаад бүгдийн эхлэх боломжгүй гэдгийг үр гэдэг тогтолцооны үндсийг л мэдвэл ухамсарлана. Өтгөс байгаа учраас л үрс байгаа шүү дээ. Гэхдээ өтгөсийн алдаанаас үрсийн засал явагдахын тулд нүглийг бий чинь судлах хэрэгтэй шүү дээ. Тэнд байгаа нүглийг таслан зогсоохын тулд энд байгаа ирээдүг бий тэтгэхийн тулд нь зөв ухамсараа хайж зүүдэлт мөрөөд хшигдгэнэ. Иймээс ч нийгмээ хурц шүмжлээд байдаг. Иймээс ч нэгнээ хэмлэлдээд байдаг. Энэ бүхнийг хэрвээ үртийн тэнгэртэйгээ холбоол үүслээ манживэл бүгдийг өршөөж үүслээ устгаж байвал зөв соёлыг ч зүгширсэн дадлыг ч устгах шаардлагатай болж байгаа. Тэгээ ийм л нэг дотоод тэмцэлтэй. Ийм л нэг дотоод хатгаастай хүмүүстэн байна оо. За улаач болчихъя. Удамдаа ивэгдэх мөч минь. Онгод тэнгэрээ залах мөч минь. Үртийн цагаан аваанаас хамаатай, үрийн цагаан аваанаас хамаатай. Эртэн дотоод байдаг. Тэгээ үртэй үндэстэй бүхэн л намайг зөв чигтэн байлгахыг одоо хичээнгүүлнэ. Үрийн цагаан аваанд хэм дэмээ өгөөд л бөө тэнгэртэн нэргэлцэж гүйж явахт. Бүлийн холбоод өргөж голомтын жайг заах багштайгаа таарч иж билээ. Үрийн цагаан аваан дээр тэнгэр минь үрээс хамааралтад тэгж одоо ивэдэм болоо даа. Яны Монголынхаа төлөө хүмүүнтийн зөвийн учирт нь үйлдэтгэж байдаг. Тэгээ олон чиг гал холбоо шандас бүхэнд л үйлдэлийг нь зөвтгөхдөө санхүүгээ би харамдаж чаддгүй. Уул нь би чинь харамж гэж өөрийгөө боддогч. Тимтэй зүйлд бол одоо харамгүй байдаг. Гайхамшиг зантай, гайтай үйлдэлтэй хүн дээ. Уул нь бол өтөрхөн баяжээ. Тэгээ өөртөөхөө төлөө амьдрыг гэхээр яагаад ч өөр хүүхдүүдээ боловсралтай болгоё. Үндэс модыг тарь. Нийгмийн хүүхдэд ээлтэй орчин бүтээе. Үндэсний үзлийг нь хамгаалъя. Уул усыг нь одоо сахигчлээ. Гэх болгонд үр хүүхдэд хамаатай сэдв. Үржигтэлжихтэй хамаатай утга орж ирвэл байгаадансаа хосолцоод хадгалсан бүхнээ бэлгэлчгээд байдаг. Тэм зантай байлаа. Энд одоо ёо тийм зовж байгаагүй шүү. Харин ч өөх ёстой юм өгсөн мэт. Байх ёсон доо. Байгаа мэт. Тэр сэтгэлийн одоо багтлахын төлөө хармын сэтгэлийг тэнд л оршиж чадаагүй дээ. Үрийн цагаан авааны хогнов шиг цэвэрлэх, үндэс өртөнг тэтгэх, мод хотыг тарих, усалж инэрч асрах энэ бүхэнд одоо би үнэхээр сэтгэлээ гаргав. Итгэлээ бодроо. Дайн дэвтийгч өгч энэ л үлийг одоо санаачилсан багштай. Багшаагаа дэргэд одоо байгаа тосч дэмж залуучуудад сэтгэлийнхаа гүнээс талархаад байд юм аа. Энтэй яванд би
шүншиглэн хайрлах их дуртай. Өөрөө би тэндээс өөрийгөө гойж авсан юм байна. Тэ өөрийг нь харах болгонд ухаарлан их талаад нь өвлзэн дөө. Мөрөөсөж байдаг ертөнцийнхаа мөртөн байж чадаагүй нэ. Шүүмжлэх үгийн шүлс гашуун байдаг ч юм. Тэ шинэрээ жаргаж чадахгүй байж ч та үртийг тосох нь юу ч гэх шиг. Инхри хонгор охиныг хайрлж ийж үртийг тосож авнаа ч гэх шиг. Амьдрал тгийж үржээд байгаа юм уу? Заавал гэдэг хөл байгаа юм уу? Завсаргүй ял мэт нүгэл байгаа юм уу гэд эргэлзнэ. Я хосын маргаан үртийн хөнөөл болох ёстой. Хосын маргаанаас болоод тэр үр өөх ёстой. Хоосорч дуусах ертөнцийн төлөө би юу чадхаар шахын төлөө юу хийж хүчрхэгжих томгааж болохгүй юм. Хосын маргаанда би үрээс бусад дээр бол нэлээд шөмжлөлтэй. Ямагт тэр тэнгэрийн улаач биш учраас тэгдэг үз. Харин хостоогоо би үрээд юм энергийн маргаантай. Ямагт үртийн тэнгэрт учраас би тэгж хэмжиж идэг үз. Уул нийгмийн хишгийг дагах юм бол салд заринсан гэргийтэйг үртийг булаацалдаад байх эсвэл юм. Сар бүрдээ л авилгал хишгийг нөгөөд л үртээ гэдгээ мартах ёстой. Ямгийн энэ нэгэнд энэ цаг үед эцэг гэдэг нэрээ халах ёстой л. Энэрл хайраа татах ёстой л. Өөр бүлтгийг нь тогтоогоод өөрийг чадхаар хичээл. Өнтөд зогсгүй бол хоёлыг бүүхийл. Хоёлын тийм аимшигтай бөгөөд бузарл. Би үрийн тэнгэрт мөртлөө өөрөө жирэмсэлж чадахгүй шийдтэн шүү дээ. Та болдгсон бол одоо гэрлээс жирэмслээд л хүүхдэд ирээд авахсан. Даанч би бүр үртэйг савчгүй. Үндэс үүсгэх мэхээчгүй ирэх хүсдэн шүү дээ. Гэв өөрөө хүүхдэд төрүүлээд гэрлэр жирэмслээд гэтлхэн зовлонд нь хүүхдэд харж болдог бол тэр их эрүүл шийдэн байдаг бол ганцаараа эцэг байх юм. Жаргалаар одоо амьдрахсан. Гансарсан амьдрал минь тэгээл дуусчихсан. Гид солиотойг бодож байгаад солирсан гэд эмнэлэг твцсэн юм шүү. Хэрвээ тийм үү? Энтэй хүүсний асуудал дээр маргалтаа маань хүндэрсэн болоод трансгендер болж тий. Им хүүсэн шилжиж. Хэлж гэж илдэлж та баясагч маг гэж. Нэг зовлон бий. Ир хүн өөрийнхөө ир зэянд эсэргүүцэлтэй байхаар тийм солиорл байдаг үстэй энэ ертөнцид. Гэхдээ ир хүмүүс болж нуган өрөн болон мэдлсний хувьд заяагаа бол зөвшнөө. Ертөнцид тэрсэлдээд байгаа солиорлоо давж ертөнцийг эвлэж бас хүсэлтийг нийцэж урагшлах юм үл. Бусдын санаа хамаагүй гэж босромгаар тэнэглэж чадахгүй. Бусдын санаа бүр их хамаатай. Би юм зөв бодож байгаа үгүй байгаа нь нийтлэг хүний хүлээн авах чадвар нийцэж надтай хамт орших чадвараар л хэмжигдэн шүү дээ. Иймээс би үгэнд их хэмжиг төрлийнхөө нэг ч хүн эсрэг үзэхгүй нэр төртэй байхыг эрхэмлдэг. Нэг ч хүнийг нь гундаахгүй зөв сайхан амьдрахыг хүсэмжилдэг. Тэр өндөр шаардлага үйлдэлгүй байх ухраа мөчид тэнэглэлийг хийх дург. Үнэндээ туршиж алдж байгаад төгөлдөрт хүрдэг гэдэг боловсралтай.
Тиймээс хайрлна гэдэг итгэлээ алдахгүй тулд мэрхэн гэдэг хийж л хамтаар байж зохицох чадвараа хөгжүүлж л явна да. За гэр бүл байр байдал ер нь бол үзэл суртал нь үрийн тэнгэртэй хамааралтай гэдгийг суйрлаа одоо ярьсан тийм үү. За үрийн тэнгэртийн тухай бөө болохоос өмнө их тунгаадаг байжээ. Бөө болохоос өмнө үрийн тэнгэр гэл. Я манай энэ цаг үе, манай энэ орчлын ертөнц ер нь үрд ээлтэй байж чадж байгаа юу? Хүүхдийн талбаанууд одоо тоглоомын талбаануудыг барилга болгож хувирах ч гэсэн хөгжүүн баг насны хүүхэд байх юм хөгхөөр өнөөдөр үрдээ өгч чадахгүй гаслантай зарим талаараа сайн халуун наранд хайруулын тавг шиг болцсон халуун гулсуур дээр гулцгаа болсон ч гэсэндэ хаашаага чөлөөтэй гүйдэг талбайг нь өгүүлтгсэн нь гонигт. Тоглоомын талбай аюулгүй байдлыг сагсаар агаад чөлөө хөдөлгөөн нь одоо ингээд хоригдсон нүн. Яг би нэг фитнес болохоор мэдээд. Тэгээ бага насанда их л хөдөлдөг байж лээ. Одоо бол хүүхдэд ширтгэхээс өөрийг өгөхгүй байгаа нэг тийм сонин ертөнцийн үе. Өмнө цагт анд нөхөдгүйгээр цаг өнгөрдгөө байсан бол өнөө цагийн хүүхдүүд өөрөө өөртөө цагаа өнгөрөхөөс өөр чадваргүй. Энэ мэдчлэн амьдралыг ширтгэхэд яаж хийж байгаа л өөр хүүхдийн амьдарч байгаа ертөнцийг шөөмжлөх. Ийм байвал зөв, тийм байвал буруу гэх бодолд автах маань ихээ. Тэгээд насан турсан хүмүүн л хариуцлагатай гэдгийг бодохоор эцэг их болж байгаагач тэр эмээ өвөө болж байгаагач тэр шөмжлээд л хизээ хаана яаж энэ бүх алдаа ундран гарч ирж нийгмийн сэтгэхүйд нь хурцгсэн болоо. Хиний айдас халдварлаж хэцүү ертөнц дийлчихсэн болоо. Миний санагалцхан эмээ өвөөгийн цагт илэн цолонцсон явдал дээр эцэг их минь үртэй байхыг хүсэмжилдэг байснаас биш айж имиж сандарч устгаж үүдгэж байгаа байлчихсан. Тийм зангүй штэ. Харин гэтэл ээж аав минь хизээнээс айж бидэнд нь үр хүүхдээ устгах өөрийн амьдралыг хичээ гэж зандарч эхэлсэн бол доо. Энэ нийгэм ямар сургаал орж ирээд ярга мэдхийн ертөнцийг бүтээж. Тэгээ ямар бизнес орж ирээд яргачны энд ертөнц дүүрч. Ийм л бодлоор өнцөг болон бүхэнд үүрлэж байгаа. Харангууд хүмүүний үзлийн зөв гэж бодож байгаач. Яргачин талбарт шилжиж гисэн. Ятанг бодлоодыг илүү их хурцаар мэдэрч тэр нь эргээд нийгэмд зохисгүй байдлаа авируулж би буруу юу? Бусад буруу юу? Олонх нь буруудсан болвол миний зөв ялагдах ёстой. Олонхын л зөв юм бол миний буруу бодол засах ёстой юу гэж тэргэлзэн. Энтэд бараг солиорно солиор. Хурцаад л эзнээ мэрнэ гэхчээр. Иймээс л эрт чадалтан байхыг энэ биедээ хүснэ. Тамираараа чадaltaй байхыг хүснэ. Сангаараа чадaltaй байхыг хүснэ. Танилаараа ч чадaltaй байхыг хүснэ. Боловсрлоороо ч чадaltaй байхыг хүснэ. Тэгвэл л дээрлэх ертөнцийн дороод хатуу хандхан зогсох мэт. Тиймээс энэ зэрэг зүг гэж ирж болох гэж солиорох шахаа шүү дээ. Би дороо байх дээр бас их шүүмжлэлтэй хөө. Тэг хүн нэг өрөвдмөр байгаа өнцгөө олоод авчих юм бол гонгинсоор насаа дуусгах чаддаг мэт. Тэр
тэр асуудлаа засаад урагшлах биш. Тэр асуудалтай байхыг л хүсэж байгаа юм. Иймдээс өсөж хөгжихөө байлсан хүндэт хүмүүсээс өөрийн дороогоо зөвшөөрсөн тэр цагаас л үгээгүй амьдрал нь эхэлж байна гэж хардаг. Хичнээн сайхан ах минь байсан ч гэсэн хэцүү нэг зовлонгийн дараа тэр зовлонгоо эцэслэх бус хүлийн зөвшөөрч тэр л зовлондоо байхын тухуулгаснаар архичин гэдэг амьдрал нь эхэлж байдаг. Энийг илүү хүн дээр өсгөж үржүүлж байгаа нь тэрэн харигдах гэдэг авир нь бит. Гэтэл анхдагч зүгээр л дорой байгаа тэмцэж чадаагүй их сэтгэл нь одоо уухын дадал руу одоо оруулж байгаа унгаалт мэтэл. Энэ бүхэн дээр л биел засах хэрэгтэй гэдэг илүү ихээр ухамсарлана. Биел эцэслэхгүй бол бэлэгтэй миний хөө өвлнө гэдгээс сайн. За бич их муу хүү эцэг ихтэй өөрийнхөө зовлонгоос өсөх насанда их өөрүүлээгүй ч гэсэндэ идэрж их насанда их зовлон тарьсав. Энэ нь юу гэвэл үр хүүхдийг үзүүлж хань ижилтэй болж өмөлцөх сэтгэл багтах итгэлтэй эмээ өвөө ач зээгүүч болгож салалтыг хийж гисэн шаналлалтай. Аав минь ээж минь өдөр болгон л үрчин хаана байна гэж нэхэмжлэн. Өөдгөө би муудаа их нэртэйг ивийг солно. Ихнэр минь өрөө өгөхгүй гэж надад сарамлна. Энд би чимтэр бас эцэг их минь чимтэр. Хоосон хүүхдийн тоглоомыг хараад нөлмөс орсуулах ээжийг харж хонхон дуутгаа бодгийг нь тэгрээд л аав минь гасланд гониглах дэрлэх ганцаардал тэр орган их гашуудалд салалт гэдгийг тоолж салгалсан амьдралаа зөвхөж байгаа нэг ирхөө. Бид бүгд их сайн сайхан байсан юмс болж үтх юм өрөөсөлд байсан юмс. Эжаам баяр багталтайгаар үрийг минь хараад инхрилэн хайрлаж үрийг минь эрхлүүлж байхдаа өөрөө ч бас жаргалтай байсныг ухамсарл. Хоёр хүний салалтаар хүүхдээс гадна эмээ өвөн ч бас охирдог гэдэг хачин бас үннийг хүмүүс ярьдаг гайхна. Миний эцэг их л илэгний хэмзээ баярлангүй энэ салалтыг туулаад байна уу? Эсвэл бүх эцэг энэ ач зээг нь их амин ихэлтэй байд юм уу? Үр хүүхдээ салаа гэд чичиж байдаг хадмуудын гарт ач зээгээ санах сэтгэл нь байд юм болоо гэж гайхав. Эсвэл тийм ач зээг их нь авч чаддаг учраас ихийн талын хадмууд нь ийм хариг сатуу байд юм болоо. Яагаад нийгэм эцэгтэй нь ойр дотно үр хүүхдээ өсгөх тогтолцоог юм болоо гэж. Энэ дээр ив найрамдалтай амьдраарай. Эрхэмдээ та хоёр бүтэхгүй байсан ч хамаагүй. Үрсээ бодоод нь зөвөө тонгоогаараа гэдэг үг. Энэ амьдралыг туулсан нэг ч гэсэн хүн хандмын зөвлөхгүй байгаа юм болоо. Энэ нь бүгд буруу учраас би буруу бодоод байна уу? Онгод тэнгэр авсаа. Хүүхэн онгортоод зан авир гэж хүний яснаас догширчтэй гэдэг үгдээр намайг өмөрөөд ч явах шиг эсвэл тийм хатууд би боловсрох ёстой зэмлээд ч байх шиг. Үнэхээр тийм үү? Өнөө цагийн хүүхэн онгороод нь
жам ясанда, жаяг ясанда гэр бүлтэй харигсан болчихсон юм болов. Эсвэл ирчүүд бид нэр өөдгүүдээ тэнд нь хүргээд байгаа юм болов. Тэгээд л одоо дотор ухамсрын тэмдрийг та боолт болгондоо л юм. Ямагтайж энэ бодлын үзүүрд бөө үлээ зөхиж, бүлээн нулимсаа нэрж, хуйгаа нэвширгэж, хитсээ цойроод болж бахта. Өртөн тэнгэртээ, үрийн тэнгэртээ ивэлтэн гэдгийг дуулаад, мөн санаатаа санамсаргүй, хорвоогийн жам, зам, аль нь гэдгийг мэдгүйгээр, үр хөөхөд гойх, ах トゥ одоо амраг садныхаа үүлэнд одоо зүтгэж, үүл мань хурж байгаад ичээд мэд баясаж, итгэл бадарсан байна үнэ. Хүн үр хөөхтэй болох ямар их хүсэж байна. Гэтэл тэр өдөр хүртэл яагаад хүсэхгүй байсан юм болов? 20 наст, 30 хаварт насанда, 30 насанда хүүхдгүй л байвал болоо гэж амьдарчаад 40 наснд төхөж цэвэршилтэн найртахад хүүхдэл байхгүй бол болохоо байлаа гэж ухаарах юм. Энэ хүмүүний хөгжлийг гайх. 20 наснда, 30 наснда ганцаар байхыг тэр л их цэнгэл дээр гамгүй амьдарчаад 40 насн дээр дөрөөгөө амьдэрсэн энэн амьдралаа зүхэж уйлахыг хараад цасалт нь мордохдоо өвгдийнхаа дэрэгдээс онготуудын хажуунаас үнэ нэг одоо харж л энэ л үнэнд өшөө олон хүнд хэлэх юмсан. Өшөө олон хүнд ойлгуулах юмсан. Өөрөө өөртөө зовлон бүтээгээд байгааг нь нэг ч удаа болгоо. Идэрхэн насанд нэг ч удаа болдгоо. Балжирхан насанд сэжээдж болдгоо. Хэлж гисэн. Сэрэгэж болдгоо. Өгүүлж гисэн. Өгүүлж юмсан гэж та бодчихл. Оддомтынхаа талбартаас нь гарч хэл соёл нэгтэй монголчуудад доо нөтгөс буурлахаа та намтар өг хүчлийг дэлгэж энтэй хамтаар тэ амбахаа сангаа байгуулж алтраа белчруудыг тэтгэхийг оролдоно. Үрдийн хүслийн зүйтэн байхыг хичээлээ. Тэг өмнө нь хийж байсан да би тийм ч анзаарахтай байсангүй. Өнтөө бусдад дэлгээд ирэхээр шүүмжил хүн талбар нь сонирх, их сонирх. Өсвөрхэн настай хүний өнчүүр алдаал үз. Хүний утас хулгаалаал үз. Тэ хулгаалаад бусдын охирлыг одоо үүсгэл үз. Түүний артад чи яагаад хулгай хийсэн юм бэ гэдэг. Ахын дүү яагаад хулгай хийсэн бэ гэж асуухад. Тэ. Ээж юм цалин хөрөхгүй, дүүм нь хатгаатай 4 сар болохыг дахарж твчгүй дээ. Хулгай хийчихсэн юм аа гэдэг. Дөнгөр чадвартай болж чадаагүй. Хүмүүнтэй гаслан сонсогдох нь хатуу. Тоглох гээд биш шүү дээ. Гүй дээ. Тоглох гээд биш шүү дээ. Гэтэл тэр хүүхдийг хулгайчаар дуудаад жижиг төм. Өнөө цагийн хүүхдүүдэндээ PC тоглоомд нь домтоод гар утсанд нь гаршаад хулгай зэлгээ хийлээ гэд тэр хүүхд жижиж байхыг харахаар та нарын нүд сохор юм уу? Төм минэ гэд ашгармаар санагдсан юм. Тэр хүүхдээ 4 сар ээжигээ байхгүй дүүгээ асарч тариагууд эм тариагууд аргаа орж элэг зүрхэн эмтэрч байхыг багш нь болсон нэг нь харж байсан биз. Хөршин болсон хүн ажил байсан биз. Хөөхи тэр ээжийнх нь ажил албыг нь мэдчихлээсэн шүү дээ. Тэгэхдээ бүгд тэнд сохор байсан.
Тийм ч учраас тэр хүүхэд хөдөлмөрлж болохгүй гэдэг энэ хуйлт ертөнцид хуулийг зөрчсөн арга нь хулгай хийх байсан. Тэр хүн иймээс л ичхнүүрээ ардаа хайж хагаад илгэмссэн итгэжсэн онгодтой цовлонгоо илж нэр дээр нь олцны сангаа ихэлсэн. Чи зүгийг харж байна гэж бусд нь буруу шахаад намайг зөвшөөрсөн учраас л итгэл бадарсан. Буруу хэр том байх нь хамаагүй. Буруу хэр том байх нь хамаагүй. Зүв болгохыг хичээгээд урмыг минь өгчихсэн юм. Яг наа харж байгаадаа л дэмтэй бай гэж. Нэртэй бай, хүндтэй бай, хүн бүхэн зөвшөөртөл, үлтэй бай гэж захисан учраас л үнэндээ би ядарч байгаач. Үнэн мөг ертөнцөөс халахын тулд үнэн мөг анж хүмүүсийн нүдийг тэвгдэг гэж үйл шулгацсан нэг. Үр хүүхэд яавал сайхан амьдрах вэ? Ээж аав нь сайн байвал амьдрч хана гэд энэ ертөнц бусдын мэд та нар хайж л. Өөрийн хүүхэд нь үгүй болох тэр шаналлыг өөр тохиолдоогүй болоо гэд цухтж л бай. Амьдралын зовлон ээлж дараад хамсгалахын тоо хил хязгаард надтал биш гэд надтал бус гэд үл томсрлоо. Энэ ертөнц чамд улмал хэцүү болно гэхээс биш. Амар хэлбэрийн тэр зам өөрийн чинь үйлдэлгүйгээр үгүй гэдгийг тэр их дарамтанд ор, тэр их гониг цохилд ор мэдрэхтэй. Би л өөрөө хөдлөх ёстой байна гэдгийг зөвшөөрөөд бэлгээж эхлүүлж эхлэхээс л засалч юм эхэлнэ. Залхаг төр чин засарна. Замбраагүй нийгэм чин засарна. Зовлонд амьдрал чин засарна. Ингэчл засардаг гэж хучил юм даа. За тэгээд би алдаа засах яах вэ? Гэрээ засахч яах вэ? Чад чинь дэрэгдээ байгаагаа ойлгохгүй гэд. Дээрэнгүү та нар сайн муугаараа хэлүүлсэн ч бидэн дотроо л бусдад шөмжлөгсөд өөрсдийгөө ойлголцоод яваад л байна. Гэхдээ та нар засрахгүй бол болохгүй нэг өнцөг байна. Иймээс л энтэс эзэн эрхийн хүсэл төрд юм байна. Би үрдээ хүүхдтэй тухтай ертөнцийг хүсэж байгаа юм. Яг үнд. Тиймээс энэ үрийн минь ертөнц та нартай хамт гэдгийг ойлгоод байгаа. Миний үрийг сайн сайхан амьдруулахад анд нөхд нь хэрэгтэй. Анд нөхдийг нь та нар бүтээж байгаа шүү дээ. Миний үрийг амар амгалан амьдруулах ертөнц хэрэгтэй. Тэр ертөнцийг бүтээж байгаа нь та нар шүү дээ. Нэг ч хүн бүх хайртан гадаадтан байх нь ис хамаарад бүх хүн миний хүүхдийн ертөнцийг бүтээж байгаа хүмүүс. Гулсууртай тоглоомын талбай барилга болгоё гэдэг санааг та нараас устдал би хүүхдийн эрхэнд алдж байгаагаа ухаардал бид өөрийгөө засах ёстой. Энд асуудал байгааг би дэвшүүлэхийг өөртөө тушааж байгаа нэгэ. Миний хүүхдийн гулсуурыг та булаагаад баяжлаа. Таны хүүхдийн гулсуурыг тэгвэл би булаагаад баяжлаа. Бид тийм үү цадаж болно. Гэхдээ бидний хүүхэд хоосорч байгааг ойлгохгүй байна. Тэгээд бид өгч байгаа. Өгүүрэхэд барилга маань нороод гулсуур болох уу? Үгүй шүү дээ.
илүү өөдгүй ертөнцийн замаар явна гэдгийг хинээс ч илүү бид ухамсарлаад байгаа шүү дээ. Монгол хүн худалдан авахгүй талбарыг хятад хүн худалдаж авна гэдэг хууль байдаг. Тийм биз? Тэгвэл та нар миний хүүхдийн гулсуур байсан талбайг худалдаж аваад ашиг олохын тулд монгол хүн худалдаж авч чадахгүй бол хятадд өгнө. Ашигтад байхын тулд шүү дээ. Ингэж бидний худалдаж авч чадахгүйг хятадууд худалдаж авч таныг өнөөдөр баяж болгож буцаагаад идчихин тийм үү? Гутал пүүз нэг удаагийн хэрэгсэл өнөө л байнгын хэрэглээний хятадын нийлүүлэлтээр өгсөн мөнгө буцаагаад авдаг тогтолцоонд амьдарч байгаа шүү дээ. Та хурдан баяжиг гэх юм бол монгол хүнд зориулаагүй юм хийх ёстой. Ухамсарлахын дээдээр үйлдэж үзсэн бол ойлгож. Монгол хүн худалдан авах чадваргүй байх бүх системээ бид нэр өөрсдөө угсарчихсан. Иймээс нь чаддаг хүнд нь өгөхийн тулд хятадыг бараачилдаг болсон. Чадaltaй монгол хүн бүтэхгүй бүх ертөнцийг угсарч чад. Чадамж гэдэг өчүүхэн хугацааны төлөө Монголоо худалдаж байгаа ч үнэн биз дээ. Өнөөдөр хүүхдийн гулсуурын талбай дээр чинь баригдсан байшингуудын ихэнх захирлууд хятадууд. Ингэж тийм үү? Өчүүхнэр бид нар өөрсдийнхөө ертөнцийг устгаж байгаа. Гэхдээ өчүүхэнд олсон багахан шиг эргээд Монголоо худалдсан төр зуурын баяжил. Төр зуурын чинээжил болж байгаа нь энэ замаар чинээчгүй гэж хэгжүүхэн занг хатгаад байд. Ингээд худалдаа авах ертөнцийг баян чинээлэг болоод дорой буураагийн ертөнцийг ажиглахаар албатан ч байсан. Бизнесмен ч байсан хүний хувьд хурдан баяжиг гэх юм бол хартныг түшгэлэх нь зөв гэдгийг ойлгож тэндээсээ буцаад Монголыг ивэх боломжгүй гэдгийг нь ойлгочихсан юм. Тиймээс нь Монгол хүнд зориулсан ертөнцид баяжихыг эрд хийж л яв. Гадаад руу тийм түүхийдээ нийлүүлээд маш богино хугацаанд нь мөнгийг олсон ч тэр мөнгийг мань буцаад л гадаад майлам, майг, банан, үрчин гадил идэхгүй бол өхнэ. Үрчин витамин авахгүй бол өхнө. Ээж чинь энэмэн авч явахгүй бол өглөө. Үрчин энэ л хартны пүүзийг өмсөхгүй бол өглөө. Гэтэл буцаагаад биднийг ядуу болгож чадаад байгаа шин. Энэ асуудлыг шийдэхин тулд би ганцаараа байж болохгүй. Гасалтлаа ойлгоод л. Иймээс л мөрөөрөө барилгачин баяраа жолооч төгсөө болоод амьдарч чадахгүй байгаа юм. Монголыг аврыг гэвэл монголчууд л хэрэгтэй. Монголыг аврыг гэж Америкчууд хөдлөхгүй нүнэ шүү дээ. Монголыг аврыг гэхээр монголчууд л хэрэгтэй. Монголыг аврыг гэж хятадууд хөдлөхгүй шүү дээ. Энд дээр л эвлэж нэгдэж чадахгүй бол ингээд төгсөх ёстойгоо ойлгож байна. Төгсгөлийг нь үзэхгүй тулд тэрчилж хичээж тэрийг бас үрдээж өгч, үргэлжлүүлж өн мөнхийн тэмцэл болох бөөгийн замналаар урагшилж л байна. За.